жишээлгээд энэ миний YouTube явах гэж байгаа анхны бичлэг. Тэгээ өнөөдрийн бичлэгээрээ би цэцэрлэг түрээлэнд байна. Тэгээд цэцэрлэг түрээлэнгийн өмнө яг юм голгодог тоглоом шиг зүйл гарсан. Тэгээд ирсэн цагаас ингээд гулгаад хийж тэгээд би гулгаа болцсон. Манай хоёр миний хоёр дүүтэй ингээд гулгаж байна. Тэгээд өнөөдөр би ингээд энд гулгахаар ирсэн. Тэгээд энд гулгах гэдэг бол маш өвтэйхэн гоё юм. Тэгээд энд гулгах гэж үрдүүд цаг маг хамаагүй зүгээр 6,000-аар ингээд гулгачтай юм байна. Хэдэн цагт тоглосон хамаагүй өдрөөс шөнө хүртэл ингээд тоглож болдгийн байна. Хүмүүс ирээд саад явж байна. Тэгээд би бас гулгасан. Тэгээд амар гоё байсан. Би анхны удаага энд ирж байгаа юм биш. Тэгээд анхаарахад энэ бол аимшигтай санагдсан. Тэгээд маш аимшигтай санагдсан. Тэгээд мөстэй чинь бол анхны бичлэг. Тэгээд гадаа хүүтэн байна. Амар даарчин. Тэгээд улахгаар бас амар хүүтэн болчих байх гээд хэд гулгах байгаа болсон. Манай аав ээж гулгаж байгаа дүр зургийг нь удахгүй харуулна. Тэгээд гадаа маш гоё нарлаг бас хүйтэн байна. Миний нэрийг Бэмшил гэдэг шүү. Жишээл Бэмшил. Тэгээ энэ бол миний анх YouTube-д оруулах гэж байгаа бүр анхны бичлэг бол сандраад тийм жаргалтай мөчид. Амар гоё жаргалтай мөчид хийж утсан. Тэгээд сандраад зүгээр ингэж хийчлээ. Тэгээд энэ анхны бичлэг болохоор амар хурдан дуусах байгаа шүү. Тийм сандраад тийм бас даарчин. Сандраад бас даарчин. Хөө яахаар ингэж бас адилхан даардаг шүү дээ. Амар сонио. Яраад ахаар амар даард юм байна. Тэр шар гүрттэй бол миний дүү. Тийм дунд дүү. Тэр хоёр охин дүүтэй амар их дүүтэй. Гэхдээ дундх нь амар жоохон чарлаа бас юм. Тэгээд одоо бас энэ одоо энийг ингэж байсан маш гоё тийм. Үнс баярлалаа гэсэн хийсэн байх гэж би бодож байна. Тэгээд энэ гулгахад амар гоё байсан. Тэгээд хэдэн цаг ч хамаагүй гулгасан болдгийм байна. Тэгээд цаг нь хамаагүй зүгээр 6,000-ын цөглөөр орж болдгийм байна. Ирээдүйд бүр 12,000 болсон байх үү. 12,000-ыг төлөөл. Тэгээд ирээдүйд 12,000 болсон тий. 6,000 биш 12,000 болсон тий. Ямар ч чинь бол миний анхны бичлэг шүү ойлгоорой. За тэгээд баяртай дараа уулзъя.